төрийн байгууллага талбайшж байгаа албан тушаалтан хүмүүс гэмтрэг үйлдсэн бол, хайл ахуйл авсан бол, албан тушаалын байдлаа уруулан ашигласан бол одоо ял хариуцлагыг нэлээд өндөр хэмжээгээр хүлээлгэж байхаар ийм шинээр одоо хариуцлагын өндөр тогтолцоо тогтоож өгсөн ийм хуулийн төсөл явж байгаа. За энэ бол авилгалтай хийх тэмцлийг эрчимжүүлэхэд чухал үр нөлөөтэй зүйл болно гэж үзэж байгаа. За шүүхийн шинтгэлийн үйл ажиллагааны өөр нэг томоохон хэсэг бол шүүх прокурорын байгууллагын боловсон хүчний асуудал байж байгаа. За энэ хүрээнд бид нар бас тодорхой ажлуудыг хийж байгаа. Тухайлбал бид нар шүүгчдийн томилгоог бол их ил тод байдалтай болгож байгаа. Шүүгчээр одоо шинээр нэр дэвшиж шүүгчээр томилогдохоор ирсэн хүмүүс, түнчлэн шүүгчээр ажиллаж байгаад одоо ерөнхий шүүгч юм уу эсвэл давзаал дотны шүүхэд нэр дэвшиж ажиллаж байгаа энэ шүүгч нарыг томилох ажиллагааг бол ил тод болгох зорилгоор шүүгчдийн талаарх мэдээллийг бол сонин дээр тавьж байгаа. Өдөр тутмын сонин дээр. За мөн ерөнхийлөгчийн вебсайт дээр байрлуулж байгаа. За ингэснээрэн бол одоо ард олон түмэн ямар хүн шүүгчээр томилогдож байна уу, ямар шүүгч одоо албан тушаал дэвшиж байна уу гэдгийг харж хянаж санал бодлоо илэрхийлэх юм боломжтой болж байгаа. Ерөнхийлөгч өнгөрсөн оны 7 дугаар сард өршөөлийн хуулийг санаачлан улсын их хурлаар батлуулан энэ хууль хэрэгжсэн билээ. Гэтэл хууль хэрэгжих явцад эрүүгийн хуулинд байсан гажуудал ил болсон билээ. Гэмт хэрэг хийж улсад хохирол учруулсан жирийн иргэн албан тушаалтан хоёр тэнгэр газар шиг ялгаатай байдлаар ял шийтгүүлдэг байна. Хуулийн энэ гажуудлыг засах ёстой бөгөөд ерөнхийлөгч энэ талаар тодорхой санаачлаг гаргаад ажиллаж байна. Би ажлаа эхлэхдээ ер нь алдсан эндсэн хүмүүсийг өршөөхөөс ажлаа эхэлье л гэж уг нь бодсон юм байна. Тэгжил өршөөлийн хууль гаргасан. Энэ өршөөлийн хуулийн цаана бол маш том өөрчлөлт хийгдсэн. 2009 оны 6 сарын 18-наас өмнө үйлдэгдсэн анх удаагийн хөнгөн хүндэвтэр гэмт хэрэгүүд өршөөгдөхөөр хууль гарсан. Бүр их сонирхолтой юм байгаа. Манай энэ хуулийн байгууллагуудын хуулийг аваад үзэхээр дотор нь ингээ баахан юм бичсэн мөртлөө хэрвээ одоо хариуцлага хүлээхээр бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж бичсэн мөртлөө тэр албан тушаалтантай хариуцлага тооцох хуулийг гаргаагүй байдаг байхгүй. Одоо прокурорын байгууллагын тэргээд хараад үзэхээр жирийн прокурорын тэрд бол ерөнхий прокурор хариуцлага тооцохоор бас тийм заалтууд байгаа, сахилгын зөрчил мөрчил. Гэтэл ерөнхий прокурортой яаж хариуцлага тооцох вэ гэдэг заалт нь хуулиндаа байдаг. Ер нь манад албан тушаалтан болоод ирэхээр хөнгөн хүндэвтэр гэмт хэрэг гээд албан тушаалтны толгойг илсэн тийм хуулиуд байгаа. Хөөхий шүүхийг буруутгаад харахгүй, зарим нь шүүх бол хуулиа бариа шийддэг, гэтэл тэнд нь болохоор жирийн иргэнийг хатуу шийдэгдэг, албан тушаалтай хүн болохоор зөөлөн шийдэгдэг, нэг бол торгуул өгөөд, нэг бол тэнсч бариад ингээд гаргацдаг ийм заалтууд тэр хуулинд нь байж байгаа. Одоо би тэр эрүүгийн хуулинд ямар өөрчлөлт орж байгаа вэ гэвэл албан тушаалтай хүн 5 хүртэл жил энэ төргээ тавьчихсан байгаа. Албан тушаалтай хүн мэдсээр байж хууль зөрчиж байгаа бол 15 жил хүртэл шийтгэхээр болгож байгаа. 10 жил хүртэл. Албан тушаалтай хүн мэдсээр байж хууль зөрчиж байгаа бол одоо төрийн албан хаагчид бүгдээрээ ойлгох ёстой. Хууль чи зөрчиж байгаа бол албан тушаалтай хүн тэгэх юм бол шийтгэгдэх юм бол төрийн алба хаших нэмэгдэл ял гэж байдаг. Тэр 1-2 жил хэдэн сараар манад байгаа өнөөдөр. Бид нар тэрнийг 10 хүртэл жилээр хорж өгж байгаа. Шүүх хуулийн байгууллагын шинтгэл тэнд ажиллаж байгаа хүмүүсийн оюун санааны шинжилээс эхлэх ёстой гэж Монгол Улсын ерөнхийлөгч хэлсэн юм. Шүүх бол шийтгдэг байгууллага гэсэн хуучны хатуу ойлголтыг шүүгчид өөрсдөө мөрдөж байгаа нь дээр дурдсан 7 дугаар сарын 2-нд болсон уулзалтаас харагдаж байсан юм. Шүүгчийн үүрэг юу вэ гэсэн асуултанд нэгт шүүгч хүний эрх зөрчигдөж байгаа эсхийг тогтоох тухай үг хэлэхгүй байлаа. Шүүх өнөөдөр боловсон хүчнээс элбэх дургүй. Нутаг ус төгссөн сургуулаараа талцаж бүл үүсгдэг, хамаатан садан гэр бүлээрээ ажилдаг, нэг үгээр бол цус ойртсон байгууллага болоод байна. Одоо ингээ хараад байхад бүр нэг тийм хуйгалсан юм байдалтай. Гэр бүлсэг байдалтай. Нэг нь одоо ах トゥ нь цагдаад ажиллаж байдаг, нөгөөх нь прокурорт ажиллаж байдаг. Нэг нь одоо нэг танил нэг сургууль төгссөн шүүхэд ажиллаж байдаг. Хоорондоо нийлж том хэрэгүүдийг дардаг. Хоорондоо нийлж одоо тийм яриа гарсан бүр том хэрэгүүд дээр ажилдаг. Гэхдээ одоо бүр ийм байдал гаднаа хуйгалцсан. Баахан одоо урт хугацаатай тэдэн жил энэ төргээд ингэсэн. Тэр жилийг бол та одоо ажиллаа сайн хий гэсэн болохоос биш түүнээс биш үндсэн үүргээ ингэж буруу хэрэгжүүл гэсэн тийм зүйл биш шүү дээ. Шүүх яга дотроо хараат байдалд орсон юм. Ерөнхий шүүгчлгээд улсууд байгаа. Тэр нь шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга байдгийг. Хэрэг хуваарлахыг
ерөнхий шүүгч шийдэж байна. Ийм хэрэг ороод ирлээ энэ шүүгчд өхөө тэр шүүгчд өхөө гэдгийг ерөнхий шүүгч шийддэг юм байна. Дээрээс нь энэ шүүх бүрэлдэхүүн томилох. Энэ хэрэг дээр энэ 3 шүүгч орно гэдгийг ерөнхий шүүгч шийдэж байгаа. Зарим улс оронд бол энийг суглагаар шийддэг, тойроо шийдчихдэг байхгүй юу? Манайх 10 хэдэн шүүгчтэй за одоо дараачийн хэрэг та 3, дараачийн хэрэг та 3 гэж ингээл тойроод ивэдэг. Манайх ч сонгож шийддэг. Зарим нь ашигтай хэрэг, ашиггүй хэрэг гэсэн ийм ойлголт бий болцсон байна. Тэгэхээр яаж энэ шүүхэд одоо сайн зүйл явах вэ? Бидний хүлээн зөвшөөрөх ёстой нэг зүйл бол өнөөдөр шүүхэд төрөөс төсвөлдөг мөнгө туйлын бага байгаа явдал юм. Улсын төсвийн дөнгөж тэг зууны 40% нь энэ салбарт оногдож байна. Шүүхийн байгууллагад усаас төсвөлдөг зардлыг өсгөж, шүүгчид хуулийн байгууллагын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тухай хүсэлтийг шүүгчид байнга тавьдаг байдлыг харгалзан, шинээр нэмэлт өөрчлөлт оруулах хуулиудад энэ тухай мөн тусгаж байна. Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд нийт 11 аймагт ажиллаж иргэд хөдөлмөрчтэй уулзсан билээ. Уулзалт бүрийн үеэр шударгаас алдагдсан тухай иргэд ярьж байлаа. Мөнгөгүй, эрх мэдэлгүй, албан тушаалгүй ядуу иргэдэд хатуу хандаж, албан тушаалтанд зөөлөн ханддаг ийм байдал газар авсан тухай иргэд баримттай нотлохоотойгоор хэлж байсан юм. Төрийн албаны хууль бол өнөөдөр бол завхарсан. Яасан гэсэн би тэтгэвртэй ордог. Ах トゥ нэрийн хүүхдийг хүнийг ажилд оруулж, орондоо оруулж ч юм өөрийнхөө хүүхдийг сургууль төгсөж ажилд оруулж тэтгэврт гардаг. Энэ Монгол улсад байхгүй. Энэ учраас төрийн албаны хуулийг үнээр нөөцлөлтэй байна. Төрийн албан хаагчдын өнөөдөр юу ч хийхгүй байна. Би шууд хэлж байна. Дээр үе шүүгчдийг ард иргэд сонгоод сумандаа тойрог одоо шүүгчээ сонгоод сонгуулиар хүлээсэн мөнгө биелүүлэхэд бол шүүгч үнэн шудар хөдөлмөрлөдөг байсан. Энэ системийг нэлээд журамд оруулах хэрэгтэй байна. Сонгуулийн системд оруулах хэрэгтэй шүүгчийн системийг. Нөгөө талаар харих ялтаар бол үнэхээр зарим талаар хүнд. Зарим талаар бол харих ял маань харин нөгөөдөө улам муу юм руу түлхсэн харих ял болж байгаа. Түүнд орвол намайг орон нутагт нөхөр ган хоёг улгаач юм шүү гэдэг ингээ байр зүгөөд юм уу орон нутагт нь зураг хөргөстөнд тараагаад ингээд орон нутгийн хамт олонны хүмүүсийн донд байх зарим ялуудыг сонгох хэрэгтэй байна. Хүн насан дарагчдэр, хүн насан хүнчдэр газар гიშгээ явж байдаг. Өгсөн хүн өөрөө газарт булагдаад ард ах トゥ арал төрлөн ивсгээд явж байгаа. Эцсийн дарга нь зүгээр ямар ч асуудалгүй гараа явцдаг. Шүүх хурц болохлаа надыг оруулаагүй. Энэ хэд амтаа, энэ хүн аюултай гэдэг надыг хүртэл тэр шүүх хурц суулгаагүй. Би өнөөдөр буртал бүхэндээ ийм байдалд орж байна. Шүүгч биш. Шүүхийн дарга биш очжээ. За улсын дээдчүүх гэж улсын дээдчүүх бол үндсэндээ Ганбатаас эхлээд улсын дээдчүүхийн ерөнхий шүүгч байсан Ганбатаас эхлээд одоо Батлагрийгээ хүртэл ер нь бол сайн арчилсан хувьцаат хязгаарлалтанд хариуцлагатай хувийн компаниас дор зохион байгуулалтанд орсон. Энийг бол одоо Монголын ард түмэн бол бүгд мэдж байгаа. Энэ яадгүй гэхээр ерөөсө хэргийг дээрээс нь захиалга өгдөг дээдчүүх. Тэгээд дээдчүүхийн ерөнхий шүүгч ерөөсө бүх юмыг атгсан. Энд юу атгаж байна? Боловсон хүчнийг атгаж байна. Мөнгөийг атгаж байна. Одоо цаана юу гэж сахилгыг атгаж байна. Мэргэжлийн мэргэжлийн хороогийг атгаж байна. Ингээд тэр дээдчүүхийн бүх шүүгч нар мэргэжлийн хороогийн нэг танхимын тэргүүний шүүгч. Нөгөө сахилгын хороогийн нэг танхимын шүүгч. Ингээд ирэхлээр дээрээс нь ингээд чанаад нөгөө доод шүүгчнэрийн асуудлыг хэрэгжээд ирэхлээр нөгөө дээдчүүхийн бүх шүүгч нар тэднээс хараат доод шатныхаа шүүгчдийг хараат байдал байлгаж байна. Дээрээс нь захиалга өгч байна. Энэ үндэсгүй одоо шүүхийн шийдвэр гаргаж байна. Байдал ийм байсаар байхад зарим албан тушаалтан шүүхийн шинжилэл бидэнд өнөөдөр шаардлагагүй, шүүх шинжлэгдсэн, хүмүүс нь сайн ажиллаж байгаа гэж андуурч байна. Өнөөдөр манай нийгэмд шударгаас ус агаар мэт хэрэгтэй байгааг ард түмэн өдөр бүр нэхэж байна.